утсан юмэр байна. Тэгээд дотоодынхоо үйлдвэрлэлийг сайжруулдаг. Гаднаас буудаа авч байгаа тэрүүгээр гурлаа үйлдвэрлэл л дээ. Тэгээд энэ бол одоо зохион байгуулалтын асуудал шүү дээ. Би бол тэгж бодоод байна. Зохион байгуулалтын асуудал. Бид нар цагийн тулчаад ийм асуудал ярьж байгаа болохоос гэж. Энэ жил урах салтны гэдэг урдчлалт бид нар бүгдээр мэдчихсэн. Аль аврал одоо ураг тариалт эхлэхдээ ярьжсэн шүү дээ. Энэ жил одоо урах салтах юм байна л гэж хэлсэн. Тэгээ одоо юмнуудаа сайн зохион байгуулж чадаагүй. Тэгээ цаашдаа бол энэ дээр анхаарах хэрэгтэй. Тийм учраас юм зөв гурил гаднаас авах асуудлыг бол одоо бид бодлогоор болох хэрэгтэй юм шиг санагдаад байна. Дотоод үйлдвэрлэгч нар байна. Дотоодынхоо гурилын зах зээлийг хамгаалах хэрэгтэй. Тэгээ үнэхээр одоо Баруун аймагт ийм өндөр бэрхшээл байдаг гэдгийг бас би ойлгочлоо. Гэхдээ одоо Баруун аймагт гурилын үйлдвэртэй болох хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Дотоодынхоо тэр хэрэгцээг хангах хэрэгтэй. Тэр хүмүүс нь түүхийдээ тэр будаагаа аваад одоо будаа гурилаа үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Тэр Монгол улс нэг адгалж одоо бид нар их том амжилт шүү дээ. Чинь гурилаа дотооддоо одоо 100% гурилаа төмсөө хүнсийн ногоогоор хангана гэдэг бол одоо бидний том амжилт. Тийм учраас цаашдаа ер нь гаднаас гурил авна гэсэн энэ ойлголтыг ер нь үнэхээр онцгой нөхцөл байдал үүсчихгүй бол одоо энийг яриад бол хэрэггүй байх гэж бодож байна. Тийм учраас энэ гурилыг асуудлыг хасаад бусад зүйлүүдийн нэр нь батлая.